За сайн байцгаана уу та бүхэндээ энэ яг өдрийн мэндийг хүргэе. Нээлт таргийн энэ удаагийн хөзөр дээд дэлхийд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт ер нь ямар хуу байх уу те юун дээр анхаарах уу, ер нь ямар голгол үйл явдал болох уу тэгээд одоо сахиулсан тэнгэрийг үзүүлж гин одоо бас энерги одоо бас ямар байж төлөө харцгаая. За өнгөрсөн 7 хоногт юу ярьсан? 100 дуусаагүй байтал би хариад үрсэ. Тэгээ одоо нэг юм идэгс нэг аваагаа гэдгэлээхээр дахиж жоохон сэтрээд нэг жоохон хоолой барьсан юм сонио ханаад хурччихээ тэгээд та бүхэн минь ер нь бас би хагаа бодохгүй бол энэ айгуу заваа хариад биш заяа. За тэгээд юу яасан? 3 хөзөр байна. Аль нүдэн тусгал сонгороо 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань яасан чинь чөтгөр өдөр гарсан. За байн тийм бас сайн ямар ч юу байх вэ? Гэхдээ нэг хэдэн анхааруулж зүйл байна. Нэгдүгээр за чөтгөр гэхээр тийм айхтар муу яадаг зүйл яг гайгүй. Анхааруулж зүйл хэдэн зүйл бол байна л гэсэн үг заяа. Нэгдүгээр чөтгөр маань ер нь энэ 7 хоног ерөнхий байдлаараа тийм одоо ажил карьер байд юм уу, хүнтэй харилцаа байд юм уу, эсвэл амьдралын боломж гарч ирж байгаа зүйлсүүдээр одоо алдаагаа битгий давтаарай. Ер нь жоохон бодолтой байгаарай. Хит бас материалын зүйл ажил төрөлтөө автаад одоо амьдралаа бас жоохон бодохгүй байгаа юм шиг үстэй тийм. Амьдралын хамгийн чухал зүйлсийг бас хаяад байгаа юм шиг үстэй. Тэгээд одоо бас ер нь нэг юмд одоо донтох гэх юм уу, эсвэл хит юмыг нэг талаас нь хараад буруу шийдвэр гаргах магадлал ер нь байгаа шүү, жоохон анхаарч байгаарай гэдэг үзэрэнд гарч байгаа юм аа. Тэгээ чинь ийм байгаа. Чөтгөр ууж байгаа эвгүй өдөр. Яг гэвэл одоо айхтар муу бол биш. Гэхдээ ер нь анхаарахгүй болохгүй. За яагаад гэвэл нөө мэлхийг нөө яриад байдаг штэ. Мэлхийг одоо буцсан тэгвэл үсрээ гараад ирдэг. Харин нөө баг бүлээн усна тэгээ баг багаар буцах зүг зүрээд гэдэг. Яг тэрэн шиг таны амьдралаас яг тийм зүйлсүү жоохон болчих гад байдаг юм байна. Одоо ерөнхийдөө гайгүй шаарддаг хэрнээ яг дараа нь харсан айгүй бас том алдааны эхлэдэг ч юм уу. Эсвэл одоо зүгээр гэж бодож байсан зүйл чинь яг зүгээр биш байдаг ч юм уу. Эсвэл нэг гаргасан алдаагаа мэдсээр байж олон дотоод байдаг ч юм уу тийм зүйлсүүд бас болох магадлал байгаа учраас ер нь жоохон бодолтой бай. Тэгэд нэг зүйл. Ер нь хүн алдаа болон амьдралынхаа болж бүтэж байгаа одоо хийж байгаа зүйлстэй донтох магадлал байдаг. Яг би юунд донтоод байна би юуг амьдралынхаа хамгийн их номер 1 зүйлээр тавиад байна. Тэгэд тэр зүйл маань ер нь бас зөв үү буруу юу гэдэг талаар жоохон бодож үзэхэд гэмгүй байх шүү заяа. Бас нэг зүйл гэвэл ер нь бас зүйлсийг сохроор дагж гинэ. Одоо гэдгийг зарим нэг хүмүүс өөр дээр чинь ингээл за ийм юм тийм юм гэд байгаад байх нь эсвэл одоо хүн өөрөө чинь тийм сохроор юмыг даг гэж одоо ятгадаг ч юм уу хурдан одоо шийдвэр гаргаад энэ нь зүг байхгүй наадтай итгэхтэй надаа итгэдэг гэдэг тийм юм ярьдаг ч юм уу бас тодорхой хэмжээний хүмүүсийн буруу нөлөөлөл буруу үлгэр дуурайлаас болгоомжсон нь ер нь дээр юм а гэдэг үзрэнд яг гарч байгаа юм а. Нэг зүйл бас хит энэ 7 хоногийг тийм материалын зүйл дээр яг одоо төлөвлөж ер нь хэрэггүй шүү. Яагаад гэвэл энэ өдрийг сонсон хүн та одоо дээр аюул санаад заваад ирээдүйд хийх ёстой алхмуудаа бас хийхгүй байх магадлалууд байна заяа. За ажил карьер яадаг гэдэг юм юу харъя. Болж шít. Одоо дэлхийд хөзөр гарсан. За энэ бол тааран хөзрийн том арканы одоо хамгийн сүүлийн хөзөр. Ер нь бол ажил төрөл яадаг гэдэг зүйл төр чинь бол одоо дайжгүй, ерөөд бол дайжгүй. Амжилт ер нь сайхан орно. Тэгээд яг нэг гоё олон бас амьдрал чинь сайн болон муу хүмүүс сайн болон муу бас юмны эхлэл болно. Одоо нэг зүйлийн төгсгөл нөгөө зүйлийн бас эхлэл бол ер нь энэ 7 хоног ажил дээр чинь болох болоо гэж бол гарч ирж байна. Зарим нэг одоо гатсан, яасан, заваарсан тийм зүйлс бол ер нь нэг талтай бол гарах байх. Хоёрдугаарт юу яа? Одоо нэглээ амьдрал чинь хөдөлгөөнд орох байх шүү. Гол нь яагаад энэ одоо өмнөх чөтгөрөд үзэр гарсан шүү дээ. Тэгэхээр бодолтой байхгүй бол амьдрал нэгдгээ одоо дайжгүй боломжууд
бас лайтай зүйлсүүдэд цуг ирэх гэх магадлал үдгээ. Гол нь энэс яг аль нь дайжгүй юм те. Аль нь бас болохгүй зүйл байна гэдгийг сайн ялахгүй бол одоо аз гэдэг зүйлийг юу явах хэвээр одоо 10-аас нэг тийм аюу дайжгүй юмтай. Гэхдээ аюу тийм нэг жижигхэн тийм тэнэг юмтай зүйл бас байх магадлал байдгийг. Гол нь хözрөө сонгосон хүнтэй жоохон балаа зүйлийг сонгочиход байх магадлал байдаг учраас энэ нь ер нь аз маз найдахаас өмнө сайн хашир байсан дээр ялангуяа эмчтэр зүйл авсан байгаа хэвчээ юу. За тэгээ цаашаа харах юм байна. Одоо ерөнхий амьдрал дээр чинь ажил карьерийн хувьд нэг левел шат ахих тийм боломж юм эсвэл юм ер нь хэрэгтэй байна. Тийшээгээ хувь хүн ер нь илүүсэн төвлөрөөч гэдэг хөзөрнөөс гарч иж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу яана? Илүү бодолтой, илүү хашир. За ер нь хэрэг одоо мөнгө цаасан дээр болохгүй байгаа бол яагаад энэ зүйл ер нь болохгүй те. Тэр талаас нь бодж үзээ. За болж байгаа бол яаж энээр сайн хөгжлөх талаас нь бодж үзэж жоохон амбицтай байгаа гэдэг зүйл гарч иж байна. Тэгэхгүй бол нэг Монголд энэ хөзрөө сонссон хүн жоохон ихэ жоохон магадлал байна. Ерөнхийдөө одоо нэг актер баяж сонирхолгүй 50 байх сонирхолтой. Тэгэхээр чин одоо яг ийм харамслал одоо ийм амьдралын нөхцөлд, ийм Монгол улсад, ийм эдийн засгийн нөхцөлдтэй одоо их тийм зүгээр мөрөөрөө мөчгөрөө ажиллаж хийгээд 50 байж л байхгүй. Ямар нэгэн байдлаар амбицтай, ямар нэгэн байдлаар юм хүн бүтээх гэсэн, ямар нэгэн байдлаар тийм одоо хүчтэйхэн тийм юм бай гэжээж та явна заяа. Битгий буруу зүйлс давтаж битгий тийм 50 бай, нэг тийм жоохон унхаагүй бай гэж болохгүй. Таныг аз ивэж заяа. Таныг аюу тийм дажгүй ингээ юм хүн бодлого бүтээ те амбицтай бай, хашир бай, толгойтой бай, юм хүс тэрийг бүтээж дайр гэж. Хэрвээ тэрэнд дайрах тэгэл хийж байгаа болно ч юм эсвэл нэг л яах вэ гэдэг нэг тийм балаа байгаад ахаар чинь дараа нөгөө нэг юм та хурдан тэнийг орох юм. Эсвэл энэ тэний бас давтаад байгаа алдаж бас байж болох юм шүү заяа. За тэгээ ерөнхийдөө харахад бол энэ ажил төрөл бол аюу дайжгүй байна. Жишээ нь боломж орж ирнэ. Гол нь энийг бүр тийм ингээ гоё руу хөх болгоё гэж хүсвэл бүр сайн. За харин хосын харилцаа тал дээр 2 саваа. Ингэсэ ер нь хосын харилцаан дээр ганц бие гэлтгүй, хостой гэлтгүй, бүр алт мөнгө хөрмөө хийцэн гэлтгүй нэг одоо хувийн амьдралаа хувь хүн төлөвлөмөр байна. Яг одоо миний амьдарч байгаа амьдралтэй одоо юу мөн үү? Яг зөв замаар миний хүсэж байгаа амьдрал одоо хосын харилцаа хувийн амьдралтай мөн үү? За мөн бол энийг ер нь бас яаж сайжруулах болох вэ? Муу бол бас адилхан яаж сайжруулах болох вэ? Одоо мөн бол энийг яаж удаан хугацаанд гоё авч явах вэ? Биш бол яаж хурдан хугацаанд зөв зам руу сайхан өөрчлөгдөх вэ? Тэр талаар бодох хэрэгтэй байгаа. 2 сав бол нэгт одоо энэ ч одоо 2 савны нэгэн одоо савна гэсэн үг. Тэгэхээр чин одоо бас яг алийг сонгох гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй байна. За давхар төлөвлөлт планинг хийх хэрэгтэй байгаа таахгүй юу. Тэгэхгүй бол энэ хөтөлбөрийг сонгосон хүнтэй бас нэлээд ерөнхийгөөрөө байдаг. Одоо бусд хүмүүс тэгж хүсвэл одоо их гоё юм дэж хүсвэл бусд хүмүүсийн гоё байлаа гэж боддог ч юм уу те. Тэгээ яг хувь хүн өөрийгөө жоохон хосын харилцаа хувийн амьдрал ч юм уу ээж хүүхд тал дээр хаях магадлал нэлээд байгаад байна. Ийм байж бол үнэхээр болохгүй. Ийм зүйл танд зохихгүй. Яагаад гэвэл энэ зүйл сонгосон хүнтэй ер нь нэг тийм би ингэж амьдрмаар те. Би ийм баймаар байна. Би энийг болгомоор байна. Би энийг бүтээмээр байна гэж одоо явахгүй болвол одоо юу яах гэсэн үг. Яг нэгэн ивэ ингээ ерөөөр байгаад өөр чинь үнэхээр нэг зохихгүй байна. Хоёрдугаарт өөрийгөө хүн аюу мохоо гэдгийг. Хүн өөрийнхөө бүрэн потенциалыг одоо эрх чөлөөгөө алдсан үед мэдэрдэг гэдгийг. Яг тэрэн шиг та юу яах ёстой байгаад байна. Яг өөрийн хийх одоо болгоё гэсэн зүйлсийг хийхин төлөө өөрийгөө жоохон шахах хэрэгтэй байна. Тэгэхгүй шахахгүй нэг юм мэдрээд ингээд ингэж явхаар яг үндэ өөрчлөлт тийм болоод байгаа ч юм алга нэг тийм гайхалтай байгаа ч юм бас айгүй алга байна. За юу. За тэгээд цаашаа ингээ харвал тэрний хийхин төлөө өөр чинь эрд зөрөг одоо юм бүтээлч байдал те сэтгэхүүн өөрийгөө бас юм чөлөөтэй сэтгэх хэрэгтэй байна. Энэ болохгүй байх, тэр болохгүй байх, энийг ингэх байх гэсэн ямар ч юм бодох хэрэггүйгээр яг хосын харилцаа, хайр дурлж юм эсвэл ээж ахтай харилцаа яриг тал дээр яг чөлөөтэй сэтгэж яг юу хийх хүсэж чинь тэрнээрээ сайхан болгож бүтээсэн үйлдэл хийвэл энэ талд үнэхээр сайн 7 хоног бол болохоор юм заа юу.
За одоо хэдүүлээ гаргалгааны нэрлэлт үзэж дүнгээ орцгоё. За 800-аас юу шүү дээ хөө хит нэг юм урт хугацаагаа жоохон нэг харж амьдрий те. Бас тэр урт хугацааны гой хүсэл мөрөөдлөг хүрхийн төлөө одоо юу хийж эхлэх вэ гэдэг талын юм ер нь жоохон бодмоор байна. Тэгэхгүй бол та аюу их гоё юм хүсдэг. Тэгээ хүсчээ тэрэндээ эхлэх нэг л айцтай байдаг ч юм уу. Эсвэл бол одоо амьдрч юу штэ том зургаар жижиг тоосгоноос жижиг одоо хундаам илснээс эхэлж байгаа штэ байшин гэдэг чинь. Яг тэрэн шиг одоо юм зөв би жишээ ярив. Би анх одоо яг оффист ингээ орж байгаад миний эхний офис бас одоо сони офис байсан. Гэхдээ надад гоё санагдсан. Ягаад гэвэл би эхэлж ийсэн. Антараа те ингээд гоё эхлээд тийм гоё хотын байршил гоё офистай гэж бодож ирсэн. Тэгээ явахдаа дараа нь тэнд офистай 2 сар байж байгаад бас хэцүү болоод тэгээ дараа илүү гоё шинэ офис шилжсэн. Яг тэр шиг хүний амьдрал яг л тэгж сайжирдаг. Багаар тоосгоор сайжирдаг. Яг та тэрийг хийхгүй илүү тийм хордон баяж гэдэг ч юм уу. Эсвэл доктортой байж байгаа жоохон пактдаг ч юм уу. Эсвэл тухайн үеийн мэдрэмжээр яваад байна. Жоохон доктортой амьдрах, яг доктортой өөрийнхөө бодох тийм. Тэр бодсон шийдвэрийнхээ дагуу амьдрах нь өөр чинь айгүй чухал хэрэгтэй зүйл бол одоо байна шүү заа юу. За хоёр дахь өдөр нь 9 аяг. За ууг нь бол энэ хүчрээс нэг боолын гэрээг нэг кинод гэжтэй. Бас л юм кино шүү. Тэрнэр нь ийм гардгийг. Одоо ууг нь бол чи их гоё сайн юу тараагүй сайн хийж чаддаг. Гэхдээ одоо тарганы бод гэж чаддаг. Гэхдээ чи таргааныхаа бод гэж чи зангидж чадахгүй байна гэдэг. Нэгсэндээ яг юу гэсэн үг гэхээр айгүй сайхан энэ хүчрээс одоо сонгосон та ажил хэрэг яадаг гэдэг зүйлсийг айгүй сайхан эхлүүл юм байна. Гэхдээ нөгөө трийг дуусгаж чадах, эцсийг үзэх яг үрдэн ашиг шимийн үзэх тал дээр жоохон бас проблемтэй байх магадлал байгаа юм заяа. Тэгэхээр сахиусан тэнгэр бол таны хүслийг сайхан ивэ, одоо таныг одоо юу ч сайхан хүсэж сайхан биелрүүлээ, таныг ивэ гэдэг юм байна. Та харин яг юу хүсэх, бас юу төвлөрөхтэй, яг юу хэмээн гэдэг сайхан илүү тийм төлөвлөгөө бөгөөд тодорхой гаргуул сайн. Тань нэг тийм ерөнхий хүсэл яадаг гэдэг юм бол нэг тийм зөгтгөө мэнэ гэдэг үзэнд гарч иж байна. Тэгэхээр бас яг юу мэдэрмээр байна. Тэрийг аюу сайхан ил гаргаад яг ихээ сайхан бодож байвал аюу сайн шүү заяа. Тэгээ одоо энэ юуны хартаа одоо мэдрэмжний хоёр төрлийн өдөр. Нэг нь логиктой, нэг нь мэдрэмж шалрууга. Зоос болон аяга. Тийм учраас та амьдралын ад жаргалыг юунаас яаж мэддэхээ мэддэг байхад тэр чинь хар аяндаа жоохон цаг хугацаа орох хэрэгтэй маш сайхан биелдэг юм байна гэж бол гарч иж байна. За 3 дахь өдрөөр одоо аягны хартан бадзар байна хатыг. За ингэсэн. Одоо юу яаш тэхөө таны амьдралд яг таны сайхан ойлгож чаддаг, бас таны сайхан дэмжиж чаддаг, халамжилж чаддаг тийм эмгтэй сүнстэй хүн ихтэй байдаг юм байна. Тэгэхгүй бол энэ үзэл сонгосон нэг л их тийм дайрыг болгоё, бүтээ, эсвэл алаад хятад үе амьдралын төлөө зүтгэж штэ гэдэг хүн байдаг байхгүй юу? Эний чинь гол нь ойлгох хүн алга. Магадгүй энэ 7 хоног та бас яг хүмүүстэй танилцаа ингэ явж байхад тийм хүнтэй таарах байх. Тийм хүнтэй таарах гэж бас ер нь жоохон ихшээж гарч орж юм уу? Эсвэл аюу тийм нээлттэй байх хэрэгцээ бол байгаа шүү заяа. Яагаад вэ гэвэл та өөрөө одоо үгийн юу хүн түрүүсэж иршүүд цуцтай учраас яг тэр чинь бас сайхан задлалтай тайвширдаг гоё хүн болон ихэнх тэндээ одоо хэрэгтэй байна. Тэр хүнтэйгээ та энэ 7 хоног танилцах болгож байна. За ерөнхийдөө энэ 7 хоног бол юу яасан? Жаахан өмнө гаргасан алдаа нэлээд давтах магадлал байгаа. Гэхдээ тэр нь ер нь нэг тийм тогтвортой байдал хадгалж нөлөөлөх магадлал байна. Ажил хэрэг тал дээр бол одоо ер нь сайхан нэг цикл дуусаад их сайхан ад зэвэх ер нь шатрал бол орж байна. Осын харьцаа хоёр тал дээр бол ер нь их яг амьдрал төлөвлөл тэрнээ чинь туслах хүн бол энэ л бол гарч ирэх юм байна. За сахиусны нэгэн одоо юу зөвлөсөн байна? Харцгаая. Одоо юу шүү дээ ингэж юм. Би өөрийгөө одоо ямар байхыг би өөрөө хүсдэг юм аа. Ад жаргалыг одоо нээх. Та өөрөө яг ямар хөө баймаар байна те?
заавал бас тийм амар тийм одоо атман затман эсвэл ерөнхийдөө баян бас шаарддаг. Гэхдээ яг өөрийн хүсэж байгаа тэр дүрээ бас нэг бүтээмээр тайван байхын тулд би бас одоо тайван сайхан санаа зовлон амтны тулд би одоо хэдэн дүр болдог байх уу, юу хийдэг байх уу, юугаар стрессээ тайлбар байх уу те. Тэртлийн зүйлсүүд аюул сайхан төвлөж бодож төлөвлөдөг байвал маш сайн юм шиг гэдэг үзэнд гарч иж байна. За энэ 7 өдрийн харин энерги явах маань харцгаая. 6 ном. Одоо элбэг дэлбэг тайван байдал. Элбэг дэлбэг одоо ад жаргалтай баян сатгалан байдал. Одоо манайч гоё өгдөг шүү дээ. Одоо баян тарган, мод, ядуу, гуйлагч нь туранхай гэдэг. Нэгсэнд юу гэсэн үг вэ гэхээр та яг тэр хэмжээний одоо сайхан аяг одоо тэр сайхан дүүрэх хэмжээ бол бүрэн танд байгаа юм байна. Харин та тэрийг яг юугаар дүүрэх вэ те? Ямар хуу байвал миний ад жаргал одоо орох гэдэг чинь одоо танд бүрэн сайхан орж ирэх тийм сайхан энерги чинь бол байгаа юм байна. За яа. Тэгэхээр манифест хийвэл аюул сайхан биелнэ. Хүсэл бүрэлдэхүүн яадаг юм одоо хасаа амжилттай бол байна. Ажил сайхан бүтэх хэмжээний энерги бол энэ л байгаа юм байна. За ингээд техник хөзөр маань дууслаа. Хөзөр техникийн таалагдсан бол лайктаар шеэр subscribe дараа мэдээж маш баярлах болно. Мөн одоо хөрөний утган дээр юу хийх хүсэж явах зорилготой өнөөдөр төмөж төвчээлөө тэр чинь сайхан манифест хийгээд зөвлөлт өгөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан өсвөрөө мөн та бүхэн одоо байн одоо тар хөзөр үзмээр байгаа бол та бүхний Facebook, Instagram холбогдоорой description-д бол байгаа. Мөн байнга стрестэй хэцүү байгаа бол та бүхэн энэ зүйлийг Oracle Cloud сурлан одоо даанууд санал болгож байна. Ердөө 10-20 минут бяцлаагээд 10-20 минут авсаас нь орж муулаа сахар аюул сайхан тавьшил гард ирэх юм багш заяа. За тэгээ сүүлд нэг юм хэлье. Амьдралд хүн зарим хүнд бол хөв төлөм байдаг. Зарим хүнд байхгүй. Харин танд бол жоохон байхгүй зүйлийг байгаад байна. Тэгэхээр тэр хөв төлөм та өөрөө үүсгэх ёстой шүү заяа. За одоо ингээд эхний хөдөр маань дууслаа. Одоо хоёр дахь хөдөр рүүгээ орцгоё. За хоёр дахь хөдөр маань дээд гиганттай. За хөдөрт маань одоо юу юм аа? Энэ 7 хоног нэлийн тийм зүүн совингийн 7 хоног. За тэгээд бас жоохон гайхамшигын 7 хоног. За баг бүтгэхгүйс гэсэн бүтгэгч юм нэлийн тийм сонирхолтой 7 хоног бол байх. Нэгдүгээр дээд гигант нь чи өөрөө их тийм нууцлаг хэрнээ бүх юм сайхан бүтдэг юм ихтэй. Гаднаа их чимээгүй сайхан сууж байгаа л дотроо ингээл за энэ бүтчээсээ тэгчээс ихээр бүх юм сайхан болчдөг. Яг тэрэн шиг энэ 7 хоногт ер нь таны одоо манифестуу, залбирлууд нэлээд тийм хүчтэй сайхан биелээ тактик гэдэг явах байх. Хоёрдугаар бас нэлээд сайн тийм зүүн совж нь өндөртэй юм хүм их сайн бутсан. Эсвэл юм хүм яаж болох, яаж бүтэх эсвэл болохыг мэдчих юм. Эсвэл хүний ер үнээс хурлаас юм уу те мэдэрсэн тийм нэлээд зүүн совь өндөртэй 7 хоног бол нэг байх болоо гэж гарч ирж байна. Хоёрдугаар за яг зүүн совь ч яг нэг ингэ хэрэг байт юм байна шүү дээ. Гэтэл бусд нь яах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. За цаашаага одоо юу гэдгийг жоохон аймаарх сэтгэл санаагаар жоохон унах. За эсвэл нэг огцом эмзэг байх магадлал байгаа. Яагаад гэвэл одоо дээд гигантын чи өөрөө илүү тийм мэдрэмжийн буюу дотоод хүний үзэр учраас одоо зөрөөд одоо мэдрэх зүүн совжийн өндөр байна. Давхар мэдрэх мэдрэмж чинь жоох өөр байх учраас сэтгэл санаа, сэтгэл зүй талт дээр жоохон бас огцом хямрах, жирийн сэнсэм дээр хямрах юм уу эсвэл сарын тэмдэг ирцэн байх гэж юм уу. Ялангуяа ирчүүд нэг юм зарим эрэгтэй хүмүүс нэг зүг зүрж яад гидний сарын тэмдэг ирцэн шиг яагаад гэдэг байждаг юм. Тэр нэгсэндээ зүүн совж байгаа итгэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ л жоохон бас одоо энэ хөсрийг сонгосон эрчүүд жоохон нэг даамсаг бэлдэх юм уу те нэг яадаг чи одоо нэг тийм always сонирхдаг юм уу нэг бодсон дээр байх шүү. За тэр ч яг марцанхаа болъё. За цаашаага ярил ер нь энэ 7 жоохон тийм гоё байгаль гараад нэг намарч болж ийн ер нь зунж дуусж ийн. Тэгээ жоохон бас айхтар одоо юу гэдгийг олон хүнтэй газар яах ихгүй мэдээж туслах байвлын туслах хэрэгтэй. Гэхдээ хит амар олол биш ер нь жоохон зожигдуу. Гэхдээ яг тэр үр дүнд төвлөрсөн юмаа хийвэл одоо үр дүн хүсвэл айгүй дайггүй байгаа заа. Зоос одоо дээд гигантын бол юуны үзэр үр дүнтэй зүүн совгийн үзэр. Одоо хамламчин бол илүү олон хүнийг өөртөө татах, олон хүнийг одоо өөрлөгөө шийдвэрлэх үзэр бол дээд гигантан бол илүү тийм яг цэвэр үр дүн гаргах, яг үр дүн гаргахад л ямар
За ястаа уучлаарай одоо. Тэрэн дээр төвлөрдөг хөзөр учраас энэ 7 хоногийг илүү их тийм одоо альва ажил төрөл альва тийм хусын харилцаа яадаг тийм энэ 7 яг тийм гоё болгоё бүтээгсэн зүйлээр илүү сайхан төвлөрвөл тэрэн дээр чинь их бүх юм чинь сайхан төвлөрсөн сайхан 7 хоног байх гэж байгаа. Тэгээд дээр нь бас дээд гинж бол нэг л зүйлээр төвлөрдөг. Яг гэгээр ихсэнтэй. Яг тийм учраас энэ 7 хоногт бас олон зүйлийг зэрэгцүүлэх гэж дэх бодоод бол одоо хэрэггүй юм гэж бол нэг гарч иж байгаа юм аа. За харин 2 дахь өдрийн 2 дахь одоо айс гэр ямар байх нь 6 зас. За болж байна. Ер нь бол энэ 7 хоногийн орлого зарлага яа гэдэг зүйл бол 10-аас 6 дээр. За тэгтээ айгүй тийм дажгүй баг 7-8-ын одоо нэг гоё бооч альпин дэтэй мөгөдөг ш одоо тийм 8-ын дэтэй 6 гэдэг шиг. Айгүй тийм хүссэн суур яадаг зүйл чинь айгүй сайхан бол биелнэ. Одоо юм байдгийг. Та ямар нэг хүслээ 10-аас 5 гэвэл одоо ер нь бол боломжийн биелнэ гэсэн үг. За 10-аас 6 дэше 8 ороод ер нь дажгүй. За тэгээ 10 орвол тэгээ давуулан хэтүүлэн биелээд сайхан болж гэсэн. Яг тэрэн шиг одоо энэ 7 хоногийн хүссэн хүдээсэн мөнгө цаас айдаг зүйл бол ер нь аюул дажгүй бол сайхан их биелнэ. За хоёрдугаар яг уу зожигроод хэрэггүй зожигрох одоо аюул олуулаа нийлээд хэрэггүй гэж байгаа ч гэсэн одоо үнэхээр зарим зүйлсийг биелүүлэх зарим зүйл дээр өөрөө барахгүй бол одоо энийг туслах хүмүүс надад хүний надад гаргаж өгөөч гэж хүсэж манифестейшн дээр тийх тохиолдолд бол аюул сайн хүмүүс бол гарч ирнэ заа юу. Нэг юм амал ер нь ямар одоо энэ зүйлийг та надад амлаа заа юу. Ер нь ямарваа зүйлийг үнэхээр барахгүй бол хүмүүстэй хамтрий хит өөрөө ингээд юм болгоод ичвэл дайрахгүй юм аа гэж амал. Тэгэхгүй бол энэ зүйл сонгосон хүн та ер нь их тийм мэдрэл муутай мэлэн хойлыг махрах гэдэг. Тэгээ махрахаар яг үр дүн гарвал дүүрч. Гэтэл үр дүн гарахаас үр дүн гарахгүй ч зөндөө байдгийн байна. Тэгэн барин бардам зандаа хөтлөж явахын оронд чаддаг хүнээр нэмийн хэлэх. Чаддаг хүнээс нэмэнгүй. Чаддаг хүнтэй хамтарч ажиллаа юу. Айхтар бас нэг тийм бардам зан яадаг гэдэг юмдаа автахгүй. Айхтар бас нэг тийм хит өөрөөрөө тийм доош нь хийхгүйгээр би бол харин энэ зүйлийг үр дүн гаргаж байна гэж. Одоо үедгийн захирал хүн компанийн хамгийн шилдэг нэгтлэн хамгийн шилдэг одоо маркетингийн юм байх шаардлагагүй үстэй. Захирал тэдний менеж боёо болоод зохицуулж шахтал боллоо. Яг тэр шиг та бас энэ талаас яг гоё үр дүн гаргаж ивэл болоо гэдэгтэй аюул сайн ойлгож үр дүнгээ харж явах хэрэгтэй шүү заа юу. За тэгээд цаашаа харуул жоохон буян үйлүүд нэг буруудахгүй. Замаа цагаан засч яана гэж бодоод нэг хичгээ нэг буян үйлдээд нэг ойрхон байдаг нэг тийм ядуу аюутан дөмөө сайхан хаалт ч юм уу те. Ер нь их сайхан буян болт юм дөө тэгээд. За баланс гэх энэ нэг оюутан намар ярина намайг хаалах байх. За бол нөгөө талаас 3 дахь гэвэл юу яана? Одоо яг өөр чинь ямар төрлийн одоо тийм бас санхүү зүйл байгаа лээ те. Энэ хүсэл сонгосон үед жоохон нэг юм цацг заримдаа нэг аюу тийм дажгүй чад заримдаа мөнгө цацж жоохон цацг гэдэг ч юм уу те. Тийм байх магадлал байгаа шүү. Аюу тийм мөнгө цаасан дээр хяналттай, хянамгай одоо энэ сар хэрэгт бол зарлага болж ин хэр зарлага гарч ин хэр одоо юу яах вэ те хэдийг цуглах яах вэ гэдэг аюу тийм тооцоотой байвал аюу сайн шүү гэх хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За тэгээд хамгийн сүүл нь гэвэл юу байдгийг одоо нууц үн гэж юм байдгийг ямарваа нэг зүйл хийхэд яг ил үн байдаг ч гэсэн одоо ил үн байдаг одоо мөнгө цаасаар авна штэ тэгмэр зөрөөд бас хичээл зүтгэл чармал гардаг бас сурах хичээл байдаг. Тэгэхээр энэ 7 хоногт бол бас юм хичээгээд болгоё бүтээж явах тусам танд одоо тийм шин сайхан зүйл гараа шин сайхан зүйлс бүтээ давхар шин сайхан зүйлийг сураа сайхан явах юм байна гэж энэ дэр гарч иж байна. За одоо харин хосын харилцаа хувийн амьдралын яах нь одоо хэдүүлээ харцгаая. 5 сава. За жоохон нэг хэрүүл уралтай, жоохон нэг муудалцсан сайдалцсан юм болно. Гэхдээ тэр үл яг үндэ зөв. Яагаад гэвэл энэ хүсэл сонгосон хүн та одоо зүгээр жишээ надтай ч юм уу, танихгүйтэй ч юм уу те. За ястай харин бүрээстэй хаалцаж ба харин бүр хотох ширгүүндээ тулдаг шүү. Харин бүрээстэй нүг бурайзан хөдөлчлөг гэдэг шиг болно. Харин зөрөөд ийм таньдаг дотны хайртай хүн амтантайгаа ч юм уу те. Эсвэл ээж автайгаа ч юм уу яг тийм
одоо маргалдах, мэтгэлцэх, өөрийнхөө зөв байсан гэдгээ батлах тал дээр айгүй муу байгаад байна. Харин бүр тэр тусмаа өөрийнхөө энэ дээр зөв юм аа, наач нь буруу шүү, энэ дээр анхаарай гэж өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Бараг сурах хэмжээний тийм хэрүүл бол бас жоохон маргалдах, мэтгэлцэх юм бол болох магадлал угаасаа энэ дээр байна заяа. Нэгдүгээр, хоёрдугаарт ер нь юу ямар байна? Нэг юм алим болгон өөр чинь орж иж байгаа гоё боломжуудыг, өөр чинь орж иж байгаа сайн зүйлсийг хүнд алдах юм бэ. Яг өөрөө бас амьдрах хэрэгтэй үстэй. Яг тхийн төлөө одоо юу ямаараа яг хамгийн чухал асуудлыг хамгийн чухал хүмүүсийн цуг хэлэлцэн шийдээд одоо салуу салаа нийлүүлээд те эсвэл дотносоод үерхэл үерхэд одоо эсвэл нэг тийм one night хийлгээс one night хийгээд болдог ч юм уу нэгсэн доо альва асуудлыг нэг талд нь ер нь гарах тал руу нэлээд хандахгүй бол хүмүүсийг та бодоод ч юм уу яадгийг хүн тгийхээр та заа гэж байна. Гэтэл тэр нь зөв ч юм уу буруу ч юм уу те бодоход асуудал. Тэгээ цаашаа яг анхаарахад зарим нэг амьдралын нэлээд чухал асуудлыг та одоо үл тооод өөр зүйлээр илүү их анхаарах магадлал бас байгаа шүү заяа. Шууд одоо юу гэдгийг юм хүмүүс дээр одоо хурдан реакц үзүүлэхгүйгээр аль болох тайван, аль болох юмд одоо наашаас гэхгүйгээр яг хэрэлж маргалдах шалтгаанаа бүрэн ойлгож хэрэлдвэл аюу сайн гэж бол энэ дээр гарч ирж байна. Тэгэд цаашаа харуул юм байна. Одоо ер нь бас дотор хүнтэй жоохон очил зүг ойлгоно. Тэгэхгүй бол таны зүрх тарих хоёр өөр нөхцөлтэй. Зүрхчин болохоор ингээ гоё чөлөөтэй бай, ингээд эсвэл бардан бай те хүнээс юм өөрөө болгон хөтөн гэж гэдэг. Гэтэл тарихчин болохоор логкоор малаа үрдэн гаргая л да, ингээл тэгэл гэж яваад байна. Та тэгэхээр яг энэ 7 хоногт сэтгэл зүйн хувьд хүмүүстэй харилцах хэрэгцээний хувьд ч гэсэн яг зөв логикын дагуу үр дүн чиглэсэн яг гоё тийм нэгтэлтэй гарсан юм хийвэл маш сайн юм аа заяа. За одоо гаргалгааны нэрвчсэн өдрөлөөгөө одоо орцгоё. За энэ нэгсээ. Оо чус 9 сава 9 сэлэм. Угаасаа жоохон одоо ерөнхийн 7 хоногт нэг жоохон санаа зовох жоохон зүйлс бол бас тодорхой хэмжээнд бол болно. Гэхдээ энэ одоо энэ хөтөр сонгосон хүний таны амьдралд аюул жоохон балаа байгаад байна. Заавал нэг юм нэгтэлтэн таны юм гарахгүй бол та ерөнхийдөө хүнд орчин гүрийгээ сурцсан, байгаа сурцсан. Бас энээсээ бас ер нь бол одоо гарахгүй гэд гармаар гэрнээ бас гараа яхсан юм бэ ихтгэж сурцсан байгаад байна. Тэрнээс чинь гаргахын төлөө энэ зүнс энэ талаас ер нь жоохон зүнсээ юу ерөнхий байгаа байдал чинь жоохон төгшөөртэй, уур уцаартай яах нь ихтгэл болцоо одоо байх болов гэж бол гарч иж байна. Гэтэ энэ нэг тийм буруу зүйл бол биш. Энэ нэг нь таныг энэ нэг балаа гацалтын байдлаасаа эвтэйхэн гард сураач те гарахын төлөө сайхан тэмцээч гэдэг үзрийг явж байгаа учраас өөрөөгөө ямар зүйл яагаад юм бол болоод байна. Яагаад гинтийн шийдвэр гаргаад байна. Яагаад гэсэн болж битгий бод. Хэрвээ энэ л таны амьдралаас гарах ёстой хүмүүс гарга, орох ёстой хүмүүс шууд оруул. Тэгээд мөнгө цаснаас сайдлах гарах ёстой мөнгөнд ер нь сайхан гаргана. Хураах ёстой сайхан мөнгөө сайхан хураана. Харин оруулсан мөнгөө сайхан аюу сайхан оруулнаа гэдвэл зүтгэх ёстой шүү заяа. За одоо 2 дахь өдөр боо 10 зоос. Яалчгүй та энэ 7 хоногт бол одоо үр дүнг сайхан хүрээсэй гэж бол орчлон эрдэнэ танд сайхан гоё боломжуудыг өгөх юм байна. Жохон нэг ажил дээрээ ирж амар сэргээл гэртээч гэл байх магадлалтай. Нөгөө талаас ажилгүй таг суусан гарууд бол ер нь аюу сайхан шинэ боломж ороод амар сайхан ажилд ордог ч юм уу бас дажигдаж үйлдэл бол нэлээд болох байх шүү. Тийм учраас юу ягаарай. Энэ 7 хоног нэлээд сайхан хөдөлгөөнтэй байлгаарай. Бас танд танихгүй хүмүүсээ сайхан холбогдож яриа хөрөө сайхан үүсгээрээ яавал үр дүн байж болох вэ гэдэг. Хүн ч нэг хажууд байгаа эрдэнэ мэдгүй гэдэг үстэй. Яг тэр шиг бас байх магадлал байдаг юм байна шүү. Та бас өөрөө одоо хажууд байгаа эрдэнэ юм уу хажууд байгаа бас танд гоё сайхан туслах барих хүмүүсээ та бас мэдгүүл юм байна. Тэгэхээр мэдж яхад бол гимгүүл юм байна. За юу. За одоо тэгээд цаашаа тийм бас нэг мартагчлаа. 10 зоос өөрөө юу шүү.
урт удаан хугацаанд үргэлжлэх зүйлс учраас яг энэ 7 хоног урт удаан хугацаанд яг юу гэвэл гоё вэ гэдэг талаас маш сайн бодвол тэр хүсэл сайхан биелэх юм байнамаа. За 3 дахь үзэр одоо ямар нэг харцгаая. 10 сэлэм. За яалтчгүй нэг таныг хосын харилцаа, хувийн амьдрал тал дээр ер нь нэг талтай хамаг юм гаргаач тий. Одоо ингэн барин зовж амьдрах юм бол дууссан. Одоо ер нь зовсон ч жаргасан ч аль талд нь ч байсан гэсэн ер нь нэг өөрчлөлтийн цаг руу бол ирж байна. Та жоохон өөрчлөлтмөр байна гэд. Ер нь энэ 7 хоногт хүмүүсийн нэлээд жоохон муудалцаа дотны хүмүүс чигээд үгс муухай хүрэх юм уу? Эсвэл бүр тийм заваарсан бол магадлал жоохон байгаа шулах хэд бол. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг хүн ингэж амьдрдгүй маа. Хүн ингэ сайхан амьдрах хэрэгтэй юм аа. Тэрний төлөө ерөөсөө хичээх хэрэгтэй байдаг юм аа. Тэрний төлөө өөрийгөө хайрлж, өөрийгөө ухаарах хэрэгтэй байдаг юм аа, тий. Тэр төлөө ер нь миний бороо анхааруул яасан байдаг үзэнд гарч ирээд байна. Ганцаараа байгаа хэд нь бол бүр нэг юм сэтгэл санаагаар унаад бүр баг хүнтэй байсан бол хэвлэл сууж амтал амарч юм уу гэдэг бодол яг юм автах шүү. Технээс гарахын төлөө гаргалаанууд бол бидний зөндөө байгаа. Тэгж гаргалаар усаа авахгүй бол гэртээ удаан суух эсвэл дург хүмүүсийн удаан суувал нэр галзуурах магадлал зөндөө байна шүү заа. За тэгээ энэ 7 хоногийн ерөнхийдөө бол одоо нэлээд зүүн совин яадаг тийм идэвхтэй байна. Гэхдээ бас муу буюу таны жоохон тийм сайн зүтгэж зөндөө байх юм байна. Ажил төрөл тал дээр бол буян үйл хүмүүсээс тусламж ав. Тэгэхэд аюул сайхан гоё орж ирнэ. Хосын харилцаа хоёр амьдрал тал дээр ер нь нэг одоо нүүртэл зүйл байгаа. Энэ бол таны амьдралыг одоо өөрчлөх хэрэгтэй зүйлүүд байна гэсэн үг. За одоо харин таны энерги одоо ямар хоо байна харцгаая. Одоо биш сахиусны эрг зүйлж надад харцгаая. За ямар ч проблем алга одоо юудгийг хувь тавилан л таныг одоо ингэж чиглүүлж шүү дээ. Ер нь хувь тавилангийн сорилоороо бол та үе ордын байна. Заавал нэг ийм зүйл болохгүй яах вэ гэдэг зүйл таны уус үе болдог. Гэхдээ энэ бол нэг тийм буруу зүйлүүд биш. Харин хувь тавилангаас орж байгаа сорилын зүйл байгаа хгүй юу. Тийм учраас нэг тийм айхтрыг гимших яах ихийн оронд за энэ бол одоо сорил юм аа. Энэ бол айхтар тийм бас муу зүйл биш юм аа. Ер нь бол сорил хүнийг аюул сайхан амьдрахад одоо юу явууч гэдэг зүйл үүдэг. Алдаж болох юм одоо харддаг зүйлүүд учраас нэгсэндээ хувь тавилан таныг бол зөв зам руу чинь орооч гэж сорж гин та энэ дэр шудраг байх хэрэгтэй. За энэ 7 хоногийн энерги харин 10 чулуу 10 зоос. За ёстой нөө нэг юм өөртөө ихтэй өөрийнхөө төлөө явдаг одоо өөрийн гэр бүлээ хайсан тийм энерги болтонд орж ирж байна. Одоо нэлээд юу яах вэ? Одоо өөрийгөө жоохон өмөрсөн, хэрүүл уралтай, өөрийнхөө яг байх газрыг хайх гэсэн тийм энергитэй байх учраас нэг тийм жоохон лирикөө гэж жоохон Элса шиг тийм төрлийн энергитэй байх болов гэж энэ лог ингээд гарч ирж байна. За ингээд 2 өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэрэн таалагдсан бол лайктаар шеэр subscribe дараа мэдээж маш баярлах болно. Амин одоо гүлийн утган дээр юу хийх ёсны хойшлогтой байна те. Юунтэй тэмцэн төвчөөл тэр чинь сайхан манифест хийгээд залбирлуулж өрөөлөх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сайн сонирхсан өрөө. Мөн та бүхэнд харж үзмээр бол та бүхэнд миний Facebook Instagram-аас холбогдорой. Амин юу байгаа шүү. Юу гэдгүүлээ. Description эсвэл байгаа. Амин байнгын search хийх бол та бүхэн нэр зөвлөд Oracle House болон одоо lag санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас 20 минутын гараад аюул сайн тавьчихсан байна шүү дээ. Тэр сүүлд нэг юм хий. Хүн өөрөөр төлөө зүг албан хийх хэрэгтэй. Босоо сайх гэсэн заяа. За одоо ингээд 2 өдөр манд дуслаа та бүхэнд сайн сонирхсан. Одоо 3 дахь өдөр лүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань За 2 зоос. За ерөнхийдөө энэ 7 хоног сайн зүйл нэлээд болох байх. Заваас жоохон төвөгтэй зүйл нэлээд болох байх. Гэхдээ 2 зоосон давуу тал гэвэл ер нь нэг муу зүйл харьцангуй гайгүй байдгийг. Тэгэхээр айхтар муу зүйл гайгүй харин нэлээд зохицуулах ёстой. Харин адал явдлын нэлээд 7 хоног бол байх болоо гэж бол гарч ирж байна. Нэгдүгürt одоо хөдөлгөөнтэй байдал болон олон зүйлийг зэрэг амжуулах.
2 зоос ч нөр яг орой зурган дээр нэг хүн 2 зоос барьцсан. Цаана даглаан балаа байж тэгэхгүй. Тэгэхээр энэ 7 хоногийг нэлээд олон зүйлсийг амжуулсан. Дан ганц ажилчлалаас шинэ хүмүүсийг танилцчих юм уу эсвэл хуучин X-Max-ийг гарч идэг ч юм уу те. Одоо их сонирхолтой зүйлс бол болно. Гэтэ энэ бол илүү тийм сайн утгаараа шүү. Тэрээс их тийм сонирхолтой зүйл болно гэснээр шууд юу гэж амар муу амар токсик юм болох харьцангуй гайгүй. За хоёрдугаарт одоо нэлээд тийм уян хатан бөгөөд бас шийдвэр гаргасан 7 хоног бол байх. Одоо юу гэх юм хосын харилцаан дээр ч гэсэн нэг шинэ хүн гарч ирдэг ч юм уу эсвэл тэр болгоо тэр гардаг ч юм уу те. Нэлээд тийм дотор хүнтэйгээ ярилцжээж бас сайн шийдвэр гаргахгүй бол энэ хүсэл сонгосон хүнтэй бас жоохон хурдан шийдвэр гаргахаар факталдаг бол байх. Эсвэл одоо буруу шийдвэр гаргадаг байх магадлал байгаа шүү заа юу. За тэгээд цаашаа ингээ харуул юу гэдгийг одоо өөрчлөлт орж ирнэ. Нилээх хөдөлгөөнд орно. Энэ нэг гадагшаа төгшөө явах ч юм уу эсвэл аял маяллаар нэлээд тийм явах бас хөдөлгөөнд бол орох магадлал байгаа шүү заа юу. Одоо тэгэхээр гинтийн нэг балаа ажил болоод гинт хөдөлгөөнд олох ч юм уу эсвэл гинтийн ажлын боломж гарч ирэл тэрэнд орох ч юм уу эсвэл өөрөө ингэ ямар гэж исэн бод үр дүн гараад эхлэвэл энэ бол зүгээр. Тэгээд зоос учраас юу яах вэ? Энэ 7 хоногт эхэлж байгаа зүйл чинь ер нь аюу тийм дайрчгүй тогтвортой юмны гоё ихтэл бол байх юм байна гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм. За юу. За. Одоо харин ажил карьер ямар хоноод харцгаая. 6 аяга. Энэ хөзөр сонгосон хүнтэй ер нь ойроо цанхуу махуу жоохон паахлаад байна. Гайгүй юу. Тэгвэл 6 аяга буюу энэ 7 хоногс ер нь нэг санхүү талаараа буцаад одоо санхүүгээрээ эдгэр хийж байгаа шүү дээ. Одоо санхүү талаараа буцаад арай орлого цаасан гайгүй болох бас орж иж байгаа мөнгө цаасан ч гэсэн хамаагүй дээр болох ер нь нэг нэлээ нэг мөнгө цаас авч чадахгүй өр мөрөө ч гэсэн авдаг ч юм уу те. Ер нь санхүү талаар аягүй тийм эерэг сайхан үзүүлэлтүүд бол гарч ирэх юм байна гэж үл энд гарч иж байгаа юм аа. Тэгээд цаашаа ингээ харуул юу вэ? Одоо 6 ягд бол тусламж авах болон туслах өдөр. Нэг жоохон буян үйлдэх ч юм уу хаа багахан хэмжээгээр туслахад нэг буруудах юм бол байхгүй. Нөгөө талаас хүмүүсээс бас яалтчгүй жоохон нэг тийм тусламжгүй байх юм уу эсвэл хамтарч ажиллах ч юм уу эсвэл энийг болго тэрийг би өөрөө гараа гэдэг ч юм уу. Нэлээд тийм хүмүүстэй харьцсан 7 хоног бол байх шүү. Тэгэд нэг нэлээд хэдэн жилийн өмнө таньдах нь хэлжсэн. Ажил бизнес гэдэг бол танил талаар ер нь сайн тогт юм шүү гэд. Энэ нэг тийм танил талаар одоо тийм юм бүтээх биш. Харин хэн олон танил талтай хэн олон өөрийгөө хүмүүст ажиглыг итгүүлж чадна тэр хэмжээр юм болно гэсэн үг. Тэгэхээр ганц зүгээр урд гажлын хийгээд авахгүй илүү өөрийгөө бол үнэтэй хүмүүс гэдэг бас олон хүнд дарагдаа ч юм уу хүмүүс сайн итгүүл Facebook дээр ингээ маркетинг дээр сайн анхаар ялангуяа өөрийгөө сайн маркетинг PR дээр аюулсаа анхаарч чадвал таны цалин өсөх ч юм уу эсвэл хүмүүс энэ аюултай зүгээр өндөр ч юм уу те орлого нэмэх тэр төлөвийн зүйл рүү нэлээд сайн байх юм байна гэж энд одоо гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаага ингээ харвал ер нь нэг тийм айх тренд талаар санаа зовхон гайгүй. Яа тэгвэл 6 аяга нь өөрөө одоо амар тайван байдал, сайхан байдал, одоо нэг юм зөөлөн байдал ихтэй хөзөрчөөс одоо тэгэд энгийн аж аргал гэж байгаа шүү дээ. Зүгээр сайхан юм бүтчих бас сайхан шүү дээ. Тэгэд сэтгэл зүйн тайван төвтэй байдал учраас айхтар тийм бас пактлах яах юм аа. Ер нь бол ажил төрөл яадаг гэдэг нь бол аюул сайхан зөөлөн бүтэн бас одоо энийг ингэж бүтээвэл гоё юм байна. Тэр тэгж бүтээвэл гоё юм байна гэж бас бүтээх тийм сайхан одоо тийм тайван бөгөөд амбицтай байх бүрэн боломж бол сайхан нэгдэх юм байна гэж л энэ дэр ингээд гарч байгаа юм аа. Тэгэд хамгийн сүүлд нь 2 зоос болон аяг гарч ирж байна. Ерөнхий сэтгэл санаа болон юм хүм аюул сайхан зөөлөн бүтээ явна. Гэхдээ одоо тэр бүтээхийн төлөө явах жоохон хөдөлгөөнд орох зүйлс бол байна. Одоо юу гэдгийг юу яа л та. Уулын бэлээс уулын ингэрлөөний тоосох зөөхөр болъё. Тодорхой ууз амархан. Гэтэ бас зөөнө гэж бас хөвгтэй ажилтгий.
Яг тэр шиг жоохон ядрах юм бол байх. Гэхдээ юу гэдгийг айхтар толгой ашлахгүй бүх юм тодорхой байх учраас тэр төлөлтийн зүйл бол аюу амар байх боловч л гарч иж байгаа юм аа. За, хосын харилцаа хувийн амьдралд яахан харъя. За, 2 аяга. За, энэ 7 хоногт гадуурт нэлээд хөдөлгөөнт орно гэсэн шүү дээ. Юу яана хөө? Гой хувцаа ус мүсээ сайхан засуул янз бүр ахтмахлаа хүүхнүүд нь бас маникюр педикюр хийлэг ер нь мөр нөө сайн будаж авахгүй бол 2 аяг чинь өөрөө нэг юм гинтийн харилцаа, гинтийн танилцах байдал те. Эсвэл одоо шинэ хөдөлгөөн танилцах юм эсвэл өмнөх X-Max-гээ таагдчих юм нэг балаа юм байдаг штэ. Хогоо хаях гээд нэг явж байгаа нэг жиггэн самирцсан явж байсан чинь нэг юм X-гээ таараа. Тэгээ нөгөө X нь иш хөрх юм уу сэцгээ жимсээ мэн их хөрхөд зүдэрч явж байгаа шиг байна да гэдэг бодоо явдаг. Яг тийм юм болох магадлал бас жоохон байгаа шүү заяа. 2 аяг чинь бол одоо эргэн гэрэл өвчтөй үзэр. Хоёрдугаарт хүмүүсийг илүү сайн ойлгох үзэр. Тэгэхээр одоо юу гэдгийг хостой нэг юм уу хосгүй нэг аль ч байсан гэсэн ер нь энэ 7 хоногт хүнийг таних, хүнийг ойлгох те. Тэр сайхан ойлголцод ороод нэг тал руугаа гараад эвлэрч мэлэрч юм эсвэл нийл баримтал руугаа нэлээд тийм юу байх. Араас тэгээд итгэл төрөх тал дээр одоо их тийм сайн одоо 7 хоног учраас хүмүүстээ нэлээд тийм сайхан дотносох өөрийгөө сайхан ийм би ингээрээ би тиймээрээ би ийм өөрийгөө сайхан илэрхийлэх те. Тэртлийн зүйл нэлээд сайн одоо тийм зүйлс хийхэд нэлээд юм хажуудлаар бол байна. Нөгөө талаас юу яана? Түрүүн хэлсэнчлэн танилцах гэж байгаа шүү дээ. За яг танилцах гэхээр одоо 2 аяг учраас гарч ирсэн хүний энерги одоо бусд хүмүүсийг харуулах өөрийгөө тийм гоё одоо нүдэн тусах энерги аяа өсдөг. Зарим нэг юм хүүхнүүд гэдэг штэ. Эсвэл эрчүүч байдаг. Эрчүүд нэг юм бүдүүн, царимуутай яахаа мэдтгүүр тийм эвгүй гэсэн сонин бач гэрнэ амар лаглаг хүүхнүүд явждаг. Охтууч гэсэн тийм лаг бүдүүн ч юм уу эсвэл тийм амар туранхай царимуутай майгцах хэрнээ амар лаглаг залуус явждаг. Нэгсэндээ тухайн одоо хүний энерги өндөрлөгдсөн байгаа учраас тийм байх гэсэн. Тэгвэл баяр хүргэе. Таны ус энерги энэ 7 хоногт нэлээд итгэж учраас өөрөөсөө 2-3 левел ахиу царайлаг хүүхэн ч юм уу царайлаг залуутай бас танилцах, яриа өдөх, яах их магадлал байгаа шүү заяа. Ер нь нэг тийм гинтийн учрал гарвал би тоохгүй надаа ийм хүн дээр ингэхгүйгээр олдсон дээр нь ашиглаад авах боломжуудыг ашиглаад авах нь хамгийн зөв одоо хувилбар юм аа. За тэгээд бас өөрөөр бас нэг зүйл нэг үзэл байна. Яг энэ ингээд хүн амьтан хайрлаа гэдэг юм биш. Яг зөвд өөрийгөө хэр сайн хайрлж нэгдгээр бодж үзэр. Тэгэхгүй бол энэ өдрөө сонгосон хүнтэй бас өөрийгөө хайрлах тал дээр жоохон сул. Харин өөр дээрээ гүрэх тал дээр нэлээд бас мастер зэрэгний хүн байх магадлал байгаад байна. Тэгэхээр илүү тийм өөрийгөө бас хайрлая, өөрийгөө хоббитэй болгоё, өөрийгөө те одоо бас юу яая. Одоо инжаа өөртөө сайхан үр дүн гаргая, өөртөө урамтай сайхан бай гэж хичээвэл айгүй зүв байна. За юу. За, тэгээ цаашаа бас нэг зүйл байгаа, их сонирхолтой зүйл байгаа. Энэ хөдрөө сонгосон хүн дээр өөрийгөө хайрлуул бус хүмүүс ч гэсэн өөрөө чинь хайрлаж эхэлдэг шүү. Тэгэхгүй бол өөрийгөө хайрлахгүй байвал бус хүмүүс ч гэсэн өөрөө ч хүмүүс багал. За ер нь хайрлахгүй дээ. За одоо гаргалгааны нарийн зүйлсөөгөө харцгаая. За, зоосны хүлэг баатар. Ер нь энэ 7 хоногт юу яа шүү? Ямарваа нэг зүйл дээр амар тийм яарсан, сандарсан, өөрийгөө яачвал ичвэл гэсэн юм хийхгүй. Харин илүү тийм тайван бөгөөд дүлгөн гэхдээ шийдэмий тууштай алхмуудыг бас түргэн шугаа хийнэ. Тэгэхгүй болохоор тэгж байж таны амьдралын тийм зарим зүйл аягүй тийм дажгүй сайн явд юм байна. Тэгэхгүй бол одоо та бас яаран шийдвэр гаргахаар буруу шийдвэр гаргахад байх магадлал байдаг юм шүү заа юу. Тэр нөгөө талаас санхүү мөнгө цаас тал дээр нэлээд тийм дажгүй сонголтууд орж ирнэ. Тэгэхээр та тайван сайхан байна гэсэн үг. Тайван сайхан байхад яах вэ гэхээр та одоо өөрийгөө тийм бас хоббитой цаас сайхан өрөөх, өөрийгөө тийм гоё болгох, өөрөөсөө анхаарал хандуулах, өөрөөсөө болон хайртай хүмүүсийн анхаарал хандуулах зөндөө сайхан боломжууд энд одоо гарч ирнэ гэж л энэ хөдөл дээр гарч иж байна. Тэгээ нэг зүйл байгаа.
Зоосныг хүлэг баатар бол юу шүү? Их холыг хардах хүн шүү. Тийм учраас та бас амьдрал дээр ер нь зарим үйлдэл хийгээд яг цаашаага ямар үйлдэл, ямар зүйл гаргах талаар та их сайн бодж ивэл сайн шүү. За энэ талаар. За. Хоёр дахь өдөр маань одоо юу вэ? Аягны боол. За яалтчгүй та амжилт одоо тий гой зүйлдээ сайхан төвлөрч, амжилтын сайн ажлын орлого дээр сайхан төвлөрч, үр дүндээ сайхан төвлөрч явмаар байна. Тэгэхгүй тэр сонсон хүн та орж иж байгаа зүйл дээр ингээд та юу ячаад одоо юу гэдгийг орж иж байгаа зүйлстэй зүгээр заяа орж ирлээ гэд алчаа зүйл амар их ачаал бүглөгөөд байна. Энэ чинь орж байгаа зүйлсээ аюулсаа хаж бүглэх зүйл заа юу. Тэгэхээр орж иж байгаа мөнгө, орж иж байгаа сайхан амжилт бүтээл бүхэндээ сайхан гоё талгаж явбал маш сайн байна шүү. Заа юу. За 3 дахь өдөр 10 аяга. За ястай энэ 7 хоногт хүний аз нэлээд сайн байх шүү. Хостой болыг бол хостой болчих байх, хайр дурлаа болыг болгочих байх. Давхар ажил төрлийн алзан гэсэн одоо ажил төрлийн ч юм уу те эсвэл найз нөхдөд ч юм ээжийн харилцаагаа эвлэрийг мэрийг гэсэн бол бас их сайхан одоо болчих байх. Одоо 10 аяга бол хүсэл биелнэ. Гэхдээ олон хүний сайхан хүсэл биелнэ гэсэн үг байдгийг. Тэгэхээр тэр хэмжээнд танилцсан бас их сайхан хүсэл бол сайхан биелээд одоо аюул сайхан ажирлаа сайхан үйл явдлууд болоод явчих байх. Тэгээ нэг зүйл байгаа юм. Амьдралын сайхан мөчүүд бас байн орж ирдэггүй. Гэхдээ нэг орж ирэхээр үнэхээр сайхан асгартлаа орж ирдэг. Тэгэхээр тэрч асгартлаа орж ирсэн 7 хоног бол энэ 7 хоног байх шүү гэдэг хөзөрөн дээр ингээд гарч байгаа юм. Амьдралын сайнсныг маш сайхан мэдэрч яваарай заа юу. За одоо ерөнхийдөө энэ 7 хоног бол ийм байна. Одоо их олон сайхан зүйлийг амжуулсан 7 хоног бол болно. Тэрэн дээр аль болох маш сайн төлөвж холлынхсан шийдвэр гаргавал маш сайн. Ажил төрөл тал дээр бол нэлээд тийм идэгч байгаа, орлогын хөгжил идэгч байгаа сайхан 7 хоног болох бөгөөд энэ дээр та аюул үр дүн сэтгэл одоо ханамжийг авах хэрэгтэй шүү гэж гарч иж байна. Хосын харилцаа хойд тал дээр бол өөрийгөө ихтэй хайрласан сайхан 7 хоног байх бөгөөд 9 өснө биелсэн сайхан 7 хоног байх юм байна. За одоо танд сахиусан тэнгэрүүд одоо энэ 7 юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За эготойгоо нэг сайхан зогцсноо. Хүн ер нь тодорхой хэмжээний эготой байх ёстой. Баланстай. Хит бага байвал хүн өөртөө итгэхгүй. Одоо их итгэхгүй учраас юу хийж чадахгүй. Хит их байвал хамраас өгөхөөр хүн амьтнаа зодтолдохоо салахгүй. Тэгэхээр яг энийг тийм нэг баланслсан те. Би бас сайн чаддаггүй юм. Гэтэ бас өчрөө сайн мэт тийм Монголд байгаас тийм амар ч юм уу эсвэл Монгол адаас өөрхөн байдаг ч юм бас гэж бодохгүй. Гэтэ би бас сайхан одоо зүс сараатай, гоё бүхстэй эсвэл бие хаатай ч юм уу эсвэл холоостой ч юм уу нэгсэнд өөрийгөө тийм гоё өнцгөөс харж сурмаар байна. Гэхдээ хэтрүүлэхгүй. Ер нь энэ зүйл сонсгоно. Та нэг айхтар хэтрэхгүй л төрлийн хүн дээ тэгт. За одоо харин энэ 7 хоногийн энерги ямар байх вэ? Ва 4 ном. Хормын найр. Одоо нэг балс найрын цайлах шүү дээ. Нэгсэндээ энэ 7 хоног бол нэлээд бас жоохон шоудалтай байх 7 хоног бол байх. Нэг бол жоохон тийм сэтгэлийн дисконтэртэй, ер нь бараг зүгээр явж байгаа тийм автобус жижиг мөсвөл тийм аянд бараг бүжиглэх ч юм уу те. Нэлээд ад жаргалтай бараг жижиг юмд л уйлчих гээ, жижиг юмд л баярлчих гээ, жижиг юмд нээчих гээд тийм нэлээд тийм өнөр хөдлөлтэй байх. Жижиг зүйлдэж дарж хаад гэмгүй. Бусдаар бол амьдралын сайхан мэдрэхээс үнэхээр сайхан 7 хоног бол энэ талаар муу юм а гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм а. Тэгээ хамгийн сүүлд нь бас нэг зүйл хэлэхэд ад жаргалыг ганцаараа биш олон тэгээ дотны хүмүүстэй хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрөөл маш сайн шүү заа юу. За ингээд одоо 2 3 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайктаар шеэр subscribe өнөөдөр маш баярлах болно. Мөн одоо хөлгөний явтан дээр юу хийх ёсны ор зоригтой юу гэдэг одоо бол тэр шиндээ сайхан манифест хийгээд залбирлууд юу нөлөөлөх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сайн төсөөрөө мөн та бүхэн таарах үзүүл мэр байгаа бол миний Facebook Instagram-аас холбоотойгоо description хэсэгт бол байгаа. Мөн байнга эсрэг хэвчээ бол та бүхэн энерги зөвлөг Oracle 5-ыг сонирхох болгож байна. Эсвэл одоо лаг ч гэсмээс ердөө 10 сарын фэсэлгээд 10 сарын 5-аас нь сайхан гарч ирэхээр аюул сайхан тавьшаад гой бол гэдэг юм ааштай. За тэгээ хамгийн сүүлд нь юм хэлье. Амьдрал ганцаараа биш олоолаа ажирлаа байх төлөвлөж байгаа шүү. Тэрэн дээр
маш сайн анхаарч одоо явж үзээрэй заа юу. За. Тэгээд сайн санаа хүсье. Дараач төлөвлөлтөөрөө уулзцаая.